За 2-ын б бүлгийн элементүүд болон тэдгээрийн нэгдлийн хэрэглээг авч үзье. За цайрын төрөл бүрийн хайшийг техникт маш өргөн ашигладаг. Тэдгээрийн нэг нь гуйл юм а. За гуйл нь 57-аас 60% хүртэл цэсийн агуулгатай. За цайр нь 43-аас 40% агуулгатай байдаг байна. За өшөө техникт өргөн хэрэглэгддэг хайш нь хүрэл бөгөөд за хүрлэнд 90% хүртэл зис, 8.5-аас 9.5% хүртэл хөнгөн цагаан, 1.5-аас 0.5% хүртэл манганыг агуулдаг. За хайшууд нь зэвэрлийг дан металлыг бодвол илүү тэсвэртэй байдаг учраас техникт маш өргөнөөр ашиглагдана. За хоёрдугаарт нь цайр мөн өөрөө зэвэрлтийг маш сайн тэсвэрлэдэг учраас төмөр болон бусад металлын гадаргууг бүрж техникт ашигладаг. За цайрын байван буюу түүний цайрын сульфатын 7 молекул устай талас давсыг ихэвчлэн цайрыг электролизийн аргаар гаргахад их хэмжээгээр ашиглана. За мөн тосон түрхлэг бэлтгэх металлыг цайр дах зэрэгт ашиглаж болох нэ. За цайрын оксид нь цагаан тосон будаг үйлдвэрлэхэд их хэмжээгээр ашиглагддаг. За арсны өвчин эмчилэхэд тосны найрлаганд бага хэмжээгээр хольж өгнө. За мөн эрзийн үйлдвэрлэхэд цайрын оксидыг хольц байдлаар хэрэглэдэг. За дараа нь цайр кадмийн хайшийг мөн хагас дамжуулагч хийхэд техникт өргөнөөр ашигладаг. За зэвэрлэлийг даах чадвараараа цайраас кадмийн илүү тэсвэртэй байдаг учраас далай тэнгис чигтэй орчинд ажилдаг тоног төхөөрөмжийг кадмигаар хийдэг. Өөрөөр хэлбэл кадмийн химийн идэвх муутай цайртай харьцангуйгаар химийн идэвх муутай зэвэрлэл тэсвэртэй ахна. За мөн кадмийн сульфатыг галваник элемент хийхэд ашиглана. Кадмийн нитратыг шил шаазан эдлэлт, харин кадмийн сульфид нь тод шар өнгөтэй байдаг учраас шар будаг үйлдвэрлэхэд тус ашигладаг. За мөнгөн усыг цөмийн реакторын дулааныг зайлуулах, мөн термометр, барометр, өдрийн гэрэл гэх мэтийг хийхэд ашиглагдах нь. За мөнгөн усны сульфид нь улаан будаг үйлдвэрлэхэд ашиглагддаг. Мөнгөн усны сульфид нь улаан өнгөтэй байдаг. За мөнгөн усны хлоридыг нэгийг харьцах нь 1000 дахин шингэрүүлсэн уусамлыг ариутгал дас ашигладаг байгаа. За мөнгөн ус нь алт, мөнгө, цайртай үүсгэсэн амалгамыг физикийн багаж төхөөрөмж хийхэд хэмжээгээр ашигладаг. За эдгээр зургуудад цайрын хэрэглээг зургаар харуулсан байна. За энэ цайрын гулдмаа, цайрын батарей, за цайрын карант, хаалганы бариул төгжээ, мөн сав суулга гэх мэт бүтээгдэхүүнийг цайраар хийх нэ. За дэлхийд нийт үйлдвэрлэгдэж байгаа цайрын 50% нь галваник хүчилт хийхэд ашиглагддаг байх нь. Тэгвэл 17% нь будаг, гэтэл 17% нь гуйл болон хүрэл гих мэт цайр орсон хайшийг бэлтгэхэд ашиглагдах нь. За мөн 6% нь хуйлмал байдалтайгаар хэрэглэгддэг бол 6% нь химийн зорилгоор ашиглагддаг байна. За кадмийн хэрэглээг зургаар үзүүлсэн байна. За нийт үйлдвэрлэн гаргасан кадмийн 2% нь тогтворжуулагч үйлдвэрлэхэд ашиглагддаг. За 7% нь бусад металлуудыг кадмигаар бүрхэд, харин 11% нь будагч бодисыг үйлдвэрлэхэд ашиглагддаг болвол хамгийн их хэрэглээ буюу 79% нь никель кадмийн батарейг хийхэд ашиглагдах нэ. Мөнгөн усны хэрэглээг зургаар үзүүлсэн байна. За мөнгөн усыг гэрэл гарган авахд ашиглахаас гадна физикийн багажнуудыг, хэмжилтийн багажнуудыг хийхэд ашигладаг. За жишээлбэл барометр болон термометрт мөнгөн ус ашиглагддаг байна.